За сайн байцгаана та бүхэн өнөөдөр мэндийг хүргэе. За тэг юун түрүүнд анхааруулж хэлэхэд би бас буруу ярьж магадгүй. За тэгээд надад нэг санагддаг зүйл байдیں۔ Тэгээд миний эргэн тойрны хүмүүс тэгээд ах эгч найз төгтүүд ч юм уу тэгээ ер нь ингээд хилдэг. Өнөө үнцээ та хоёр мундаг шүү. Ингээ гурван хүүхэдтэй ингээд гоё ингээд хамтдаа ингээд байдагт ингээд та хэд бахархдаг шүү гэл тэгдэг. Тэгэд эхэндээ ч яхав нэрэж тийм юм уу гэж бодсон. Сүүлдээ ингээд бодоод тахад ер нь яагаад хүмүүс ингээд бахархаад байгаа юм болоо. Энэ нь бол ерөнхийдөө миний бодлоор бол зөв хүн болж төрсний одоо нэг жам ёсны л зүйл шүү дээ тий. Ер нь эхнэр хүүхдтэй хамтдаа байна гэдэг. Тэгэд энэ дээр манайхан ингээл бахархаад л ингэж мэнгээл хахаар сүүлдээ бодоход жоохон эвгүй юм шиг тий. Тэг яг Монголд гэр бүл салт монголчлөлтгээр нь дэлхийн хүн төрөлхтөнд гэр бүл салт угаасаа байнга байждаг. Тэгээ хамгийн харамсалтай зүйл нь дунд нь хүүхдүүд хохирч идэг. Тэгээд сарч нийлэх амьдрал бол мэдээж ийм хосуудын асуудал. Гэхдээ дунд нь хүүхэд хохирно гэхээр жоохон хэцүү. Тэгээ би яг та бүхэнд дахиад л би буруу ярьж магадгүй шүү. Би яг сайн мэдэхгүй болохоор. Тэгээд нэг зүйлийг хэлэхэд бит хоёр бол тийм амар бусдын шиг бусд хүмүүс шиг тийм амар бол төгс хосууд биш. Бит хоёр зсэн хоорондоо хэрэлдэж муудалцаж зодтолдох үе зөндөө байдаг. Тэг гол нь бие бинийгаа дэвчдэг, тисдэг. Тэг ерөнхийдөө бол төвчээр задарсан үедээ хоорондоо хэрэлдээл бие бинийгаа хэлэхгүй муухай үгээр хэлдэг. Гэхдээ дараа нь ингээд бит хоёрын сонголтоо салах бол биш. Тэ бит хоёр сайн хүүхдүүд байна. Тийм учраас бие бинийгаа төвчгөн амар чухал юм болов гэж бодож байна. Үгүй тэгэл инээх үе байна. Өдөр болгон өөр байна. Хосууд болгоны гэр бүл болгоны дунд байнга л мөнх санхүүгийн асуудлууд байдаг. Дээрээс нь эрүүл мэндийн асуудлууд гараад ирвэл яа хүүхэд өвдөх зовох. Тэгэл янз бүрийн жижиг жижиг асуудлууд байна. Амьдрал дээр угаасаа гэр бүл олно гэж байгаа бол угаасаа тэр болон асуудлуудыг даван туулах. Тэрнийхээ төлөө хамтдаа хичээгэж бол гол нь хамтдаа ганцаараа ингээд нэг нь ингээд болох бол мэдээж нөхөр нь архитаар суудаг ч юм эхнэр нь архитаар суудаг гэр эртээ хоёр хондгоо тийм байх юм бол үнэхээр мэдээж салхан мэдээж зөв л дээ хүчрхийл хэтэрхий их байх юм бол нөгөөтэйгөр болохоор ингээд манай ихнэр ааштай ч юм уу ингээд ер нь ингээд ийм тийм байна ингээд аар сархан ийм зүйлээс болоод салнаа гэдэг бол үнэхээр харамсалтай. Хүүхэдгүй бол хамаахгүй. Угаасаа тэгэл хоорондоо тохирохгүй байна гэж болно те. Хүүхэдтэй бол тэгэхээр маш олон зүйлийг төвчж өөрийгөө бас солиослох хэрэгтэй гэж бодоод байгаа. Тэгээд угаасаа л хүн борж төрнө гэдэг чинь тэгэл ямар нэгэн хариуцлагыг мэдээж хүлээн тийм үстэй. Тэгэл хүүхэдтэй болох амархан хүүхдийг өсгөх хүмүүжүүлэх гэр бүлээ авч явах. Тэгэд мэдээж зөндөө олон асуудлууд байгаа. Тэгээд манайхаа миний гол хэлэх гээд байгаа юм гэх юм бол яг чи өөр хүнээс саллаа гэж боол за энэс илүү оллоо гэж боол тэгж бодоод хүүхдэд дунд нэгээд өмсрүүлээд хохирох юм бол эмхтэй энэ дэлхий дээр эмхтэй аашгүй хүн гэж мэдээж байхгүй. Тэгээд алдаа дутагдaltaа нь бие бинтэйгээ ойлгоод аль хамтдаа засахыг хичээх хэрэгтэй гэж бодож байна. Тэг яг уу зөндөө олон хэлэх зүйлүүд байна. Тэг ерөнхийдөө төвчих хэрэгтэй шүү. Тэсвэр төвчээр маш чухал шүү. Гол нь өөр хүүхдүүдтэйгээ төлөө үнэхээр нэгэн аав ээж болоод ирсэн юм бол тодорхой хэмжээний золиос гаргах хэрэгтэй. Би зүгээр тэгж боддтой. Нэг л ээжээ болсон бол тэгэл хариуцлага хүлээх хэрэгтэй. Ингээд нэг хүн бахархаал чи өстө мундаг аав чи мундаг ээж гэхээр зүйл ууг нь бол биш дээ. Энд зүгээр л амьд амьтдын зүгээр хийдэг байгалсаа өгсөн үүрэг واخгүй юу? Уг нь бол. Тэг яг сонголтын асуудал мэдээж байгаа. Сайн муу гэдэл дээр зөндөө асуудал байгаа. За тэгээ манайхаа миний хэлэх гээд байгаа гол зүйлийг ойлгосон баг. Тэгээд манайхаа төвчээртэй байгаарай. Бие биендээ хүлээц таандарай. Тэгээд гол нь хүүхэд шүү. Дунд нь хүүхэд. За баяртай манайхаа.